За сайн мэдсэн хүүхдүүдээ 7 дугаар ангийн одоорн хичээлийн хамгийн ихний хичээл болох одоорны ажиглалт хичээлээ бүгдээрээ судалцгаая. За бидний эргэн тойронд дэлхийг тойроод эргэлдэж байгаа битүүдийг бол Тэнгэрийн эрхэс гэдэг байна. За тэгэхээр хүн төрлөختөн анх үүссэн цагаас л энэ одод Тэнгэрийг танин мэдэж учрыг нь ойлгох гэж хичээсээр үдээ хүрсэн байна. За тэгэхээр хамгийн ихний шинжилгээ ухааны аргуудын нэг болох ажиглалтыг бүгдээрээ судалцгаая. За эхлээд юу ажиглах гэж байгаа юм? Яагаад ажиглах болсон юм? Ажиглалтынхаа зорилгыг тодорхойлцгоорой. За тэгэхийн тулд хамгийн эхлээд жишээлбэл бидний хамгийн сайн мэддэг сар яагаад ийм өөр хэлбэртэй харагдаж байгаа юм бол? Тэгвэл яг юуг судлах гэдэг юм буюу ажиглалтынхаа зорилгыг сарыг судлах зорилгоор тавьж байна. Сараас нь сар маань нэг байрандаа байхгүй өөр байранд байрлаад байгаа шалтгааныг. Тэгэхээр сарыг ажиглана. За тэгэхээр ажиглалт хийх хамгийн ихнийх нь бол ажиглалтынхаа зорилгыг тодорхойлох нь араас нь яг ямар битийг ажиглах гэдэг. За дараагийнх нь хугацаагаа яг хизээ ажиглах юм. Хитэн цагт ажиглах юм. За тэгэхээр одоо энэ сурагч маань бол яасан бэ гэхээр 7 хоногийн хугацаатай ажиглая. Ажиглахдаа өдөр болгон 20 цагаас 20 цаг 20 минутын хооронд 20 минутын турш ажиглалтаа явуулъя гэж шийдсэн байна. За тэгтээ энд Тэнгэр цагаагаараас шалтгаалаад өвөл хэвлэм 20 минут удаан гадаавас бах боломжгүй шүү хүүхдүүдээ. За дараа нь ажиглалт хийхэд юу бидэрт хэрэгтэй вэ гэвэл ямар багж хэрэгсэл хэрэгтэй. Зүгээр л өөрөө гараад гадаа 20 минут зогсоод байх юм уу? Үгүй шүү дээ хүүхдүүдээ. За тэгэхээр биднэрт сар яг хаана байрлаж байгааг мэдхийн тулд мэдээж лууж хэрэгтэй. За харанхуйд ажиглаж таараа. Яагаад вэ гэвэл сар маань биднэрт харанхуйд илүү тод харагдана. Тэгэхээр гарч идэ хэрэгтэй. За одоо орны дурантай хүүхдүүд бол одоо орны дуран ашиглаж олон дурангүй хүүхдүүд бол наавууд ээжүүдэд байдаг нэг нүдний болон хоёр нүдний дурангууд. За маш сайн дурангууд бол одоо орны дурангаас татахгүй сайн харж чаддаг шүү хүүхдүүдээ. За араас нь одоо Тэнгэрийн зураг. Одоо Тэнгэрийн зураг бол өөрсдөө хэвлээд авч болно. За сурах хүчгээр нь бас байгаа. За багшаараа хэвлүүлээд авч болно шүү. Интернетээс татаж аваад хэвлээд авч болдог. За дээрээс мэдээж бидэрт яасан бэ гэхээр тэмдэглэл их үзэг дэвтэр харандаа хэрэгтэй шүү. За тэмдэглэлээ тэгвэл хэрхэн хийх вэ? Тэмдэглэл бидэрт хамгийн чухал. Ажиглалт хийчихэд тэгдэг юм байна гэд бодоод орхичих болохгүй. Заавалчгүй тэмдэглэнэ. Бид нар шинжилгээ ухааны судалгаа хийж байгаа учраас. За тэгвэл тэмдэглэл маань бидэрт за мэдээж одоо мэдээллийг илэрхийлэх маш олон аргууд байдаг. Тэр дотроос хүснэгтэй хэлбэр сонгох юм бол эргээд дүгнэлт хийхэд амар байдаг. За тэгвэл энэ ч хүснэгтэй хэлбэрээр одоо мэдээллээ тэмдэглэх гэж байна. За мэдээж хизээ хийсэн цаг, он сар өдөр цаг хугацаагаа тавина. За юу ажигласан биднэрт өнгө будгаар зурж болно. Мөн үгээр заавалчгүй тайлбарлан бичих хэрэгтэй шүү. За ингээд өдөр болгоныхаа ажиглалтыг тэмдэглэж үлдээх юм бол дараа нь мартан санана гэж байхгүй. Эргээд одоо дүгнэлтээ гаргахад илүү амар байдаг хүүхдүүд. За дараагийнх нь мэдээж биднэрт яасан бэ гэхэлэр нөгөө дүгнэлтээ хараад ажиглах аргууд хэрэгэлсэн бол тэрийгэ югаараа адилхан, югаараа ялгаатай дүгнэлтэд тэгж хийхнэ. За тэгэхээр ажиглах, харьцуулах, ялгах, таних, нэрлэх гэд энэ олон үйлдэлүүдийг бол энэ ажиглах шинжилгээ ухааны ажиглалтын аргуудаар мэдэж авч болж байгаа. За ингээд одоо сар гэж юу вэ гэдэг ерөнхий ойлголтоо ажиглалт хийснийхаа үндсэн дээр одоо тогтоо мэдээж хэлбэр төрс нь яагаад өөрчлөгдөд байгаа юм? Байрлал нь яагаад өөрчлөгдөд байгаа юм? Энэ болгоныг өөрөө дүгнэх цаг ирсэн байна. За одоо бид нар хамгийн чухал ажиглалт хийхэд ерөн шинжилгээ ухааны туршилт судалгаа хийхэд хамгийн чухал юм бол ганцаараа хийх үү?
асуудал. Яагаад гэвэл эрүүл мэнд аюулгүй байдлаа заавал хангаж явах хэрэгтэй. За тэгэхээр бид нар харанхуйд хийгдэх учраас аюулгүй байдлаа хангахын тулд аав ээж насан туршидтынхаа тусламжийг заавал авах хэрэгтэй. За мэдээж хамгаалтын хувцас хэрэгсэл заавал ашиглах ёстой шүү дээ. За ингээд шинжилгээ ухааны судалгааны аргуудын нэг болох ажиглалтыг тухай ойлголтыг авсан бол ажиглалтад төлөвлөн хийж багштай шалгуулаарай. За ингээд шинжилгээ ухаанд шамдан суралцж байгаа хүүхэд та нартай амжилт хүсье.